Бурхны шашны нэгэн онцгой ертөнцид та бүхнийг би өрхтэй их таатай байна. Тэгээ Бурхны шашинд эд шид бий гэдгийг бид өнөөдөр бас тайлах байх гэж би хувьдаа найдаж байна. Ер нь бол тэр нууцуд нэвтрэх хаалгыг хэн нээдэг вэ? Тэр хаалгыг манж сахид суудаг тэр сахиусын гол дамжуулж хил болдог хүнийг бид өнөөдөр ярилцлаганд өрсөн да маш их таатай байгаа. Умманы Падме Хум гэдэг энэ тарныг дэлгэрүүлсэн энэ хүний өв дээдсийн түүх бас бид ярина. Тэгээд та бүхний амьдралд гэрэл гэгээ болж та бүхнийг амьдралын утга учирыг тайлахад Бурхны шашин үнэхээр онцгой байр суурь эзэлдгийн нэгэн түүхийг өнөөдөр бид дэлгэж ярих болно гэж бодож байна. Ингээд би сахиусыг дуудагч бидний энгийн хэлээр бол түүнтэй ярилцдаг, түүнийг ойлгож бидэнд хэл болгож залгуулдаг. Тэр тусмаа далай багшийн сахиусыг залгуулж буулгаж ярьдаг. Ийм нэгэн хуурга хүнийг бид нэр танилцуулъя. Найчуун чойжин буюу төвдөн ойдуу гэж энэ хүнтэй бид өнөөдөр ярилцсанаа. За ингээд Монголд тавтай морилж гэнөө. Сайн байна уу? Сайн байна уу? Хүн өдөрт 2000 мэдээллийг авдаг. Гэвч 15 секунд тутамд анхаарал сарниж дараагийн мэдээлэл рүү шилждэг. Ийм хурдтай үйл явцтай мэдээлэл үр дүнтэй бүтээлчээр байршуулах аргачлалыг мэдэх үү? Монгол хүний сэтгэл зүйн онцлог тохирсон үр дүнтэй мэдээлэл харилцааны ухааныг бид заана. Арику институт, Монголын анхны communication сургууль. Уг бол хүчтэй зэвсэг. Би ашиг сонирхол нэгтээ хоёр талын хооронд шууд хөрөөлөх хийх шаардлагатай тулгардаг. Тийм болохоор гадаад хэлний мэдгээс гадна тухайн хүнийхээ хэлхийг хүсэж байгаа санаа, өнгө эс зэргийг онцлог хүргэх чадвар надад зайлшгүй байх ёстой. Мэдээлэл хэрэг хэмэгцэгц зохион байгуулалттай байна. Тим хэмжээгээр харилцан ойлголцож үр дүнд хүрнэ. Энэ талаар бид Арику институтэд илүү задлан ярилцсан. Төр засгийн мэдээ нотлохонд тооронд нэлээд хүслэгдэг. Иймээс хүлээж авч байгаа хүмүүст нь сонирхолгүй мэд санагдаж тэдний иргэдийн амьдралтай салшгүй холбоотой байдаг. Тэгэхээр хэрхэн олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болох байдаг юм чухал байна. Хамгийн үнэтэй ойлгомжгүй мэдээллийг бид хүмүүст хэрэгтэй хүртээмжтэй болгох ухааныг заана. Сургалтыг бэм гараг бүр өөрийнхөө байранд явуулж байна. Бидэнтэй холбогдох утас 881178 88117416. No, be gabuchung, ni soyu nalaya, lev galaya, sosu payul lev nandagi, ni simle. Givudos. Монгол төрлөө ингээд Монгол сайхан байна. Би Монгол ирдээ өөрийнхөө одоо нутагтаа орондоо ирж байгаа юм шиг ийм сайхан сэтгэл байнга төрдөг юм аа. Монгол гэхдээ эн чинь хэд удаагийн айлчил болж байна өөрийнх нь. That сар Монгол леврэ томаага соёл. За би анх бол Монголд 1990 онд Азийн буддистуудын хурал болох үеэр одоо ирсэн юм аа. Энэ үед бол одоо Монгол ардчил үүсгэж гэж исэн ийм цаг үе юм. Энэ үед бол одоо төвдийн засгийн газрын улсууд ирсэн. Ингээд энэ бол Азийн буддистуудын хурал болж байсан. Тэгээ энэ үед би анх удаа Монголд хүрсэн ирсэн юм аа. За ингээд бол би анхны ирэлт бол одоо 90 оных болсон юм аа. Түүний дараа бол 1997 онд Бакуларын бүчи намайг одоо урьсан. Ингээд би тэр үед бол Монголд ирсэн юм. Энэ үед Бакуларын бүчи Монгол сууж элчин сайдын үр гүйцэтгэж байсан. За ингээд бол хоёр удаагийн ирэлт бол Монголд ус ирсэн. Түүнээс хойш мөн одоо 1999 онд ирсэн санагдаж байна. За 2000 оны үед бол далай багш одоо тэр үед бол надад бас айлцсан. Ер нь бол наашин жиж Монголд одоо удаа морилох хэрэгтэй. Монголчуудын одоо төсөв бишрэл бурхан шний дэлгэрэлтэнд бол даа хүн бас одоо тодорхой үүрэг үзүүлэх ёстой юм аа гэж ингэж одоо далай багш айлцсан. Энэ дагуу бол багшийн зарилга ажлын дагуу хэд хэдэн удаа ирсэн. Ер нь тасралтгүй жил бүр одоо ирж байгаа. Ингэж ирж байгаа юм аа. За тэгэхээр ер нь бол яг хуу Монголын тухай асуух асуултанд би нэлээд хоошоо бас явчих гэж бодож байна тий. Тэгэхээр энэ удаа айлчилсан хамгийн гол одоо зорилго юу вэ? Энэ удаагийн айлчлалын одоо үр дүн. За тэгэхээр бол Монгол төвд хэртээр байсан одоо шашин соёлын холбоотой ийм ард юм аа. Монголын бол олон одоо эрдэнэт мэрэгд лам нар төвдөд суралцж байсан. Энэ төвд очсон хон суралцж байсан. Энэ дотроос бүр онцлоод хэлэх одоо гол зүйл бол
бурхны одоо хөлгийн шашин дотроос их хөлгийн шашин дотроос одоо судар тарины ёсыг одоо олсон судрын ёсыг одоо үзэж судлахаас гадна тарины ёсонд анхааран авлага бүтээлийг хийдэг ийм одоо нарийн гүнзгий суралцдаг ийм ард түмэн бол төвдийн ард түмэн Монголын ард түмэн юм аа. Одоо энэ их хөлгийн шашин байгаад энэний уламжлалыг авч явж байгаа улс бол Монгол төвд хоёр юм аа. Энэ талаараа бол бид их холбоотой байдаг аа. Тэгээд эдгээр Монгол төвдийн энэ сайхан шашин соёлын одоо уламжлал ингээд дэлгэрч явсан боловч завсарт бол цагийн үеийн одоо бас таг нөхцөл бий болсон гэдэг нь бид мэдж байгаа. Төвдөд 1959 онд одоо хятад ирсэн. Ингээд төвдийн одоо олон нам хуургуудыг бол барьж сагдсан, сүм хийдүүдийг нураасан ийм зүйл болсон. Монголд ч гэсэн мөн одоо улааны яс дэлгэрч Монголд байсан сүм хийдүүд бидний урдын одоо харилцаа холбоо уламжлал бол тасрах дөрөв ийм нөхцөл байдал үүссэн юм аа. Ингээд Монгол орн бол 1990 оноос ардчилал ирчлэг болсон. Ингээд монголчууд өөрийн сүлжээ бичээрээ шашин одоо намаа дэлгэрүүлэх ийм ирчлэг болсон. Одоо ингээд сайхан явж байгаа юм аа. Төвд орн бол өөрсдийн одоо ирчлэг өөрсдийн орон дон одоо бий болгож чадаагүй ч гэсэн 1959 онд одоо ингээд цагаачлан энтэгд очсон. За ингээд энтэгд очиход бол энтэггүүд бол маш сайхан одоо хүлээж авсан юм аа. Ингээд одоо 1961 оноос хойш бол далаа багш тэргүүтээ олон одоо нам хоргууд Эрдэнэт мэрэгд бол мөн өөрсдийнх нь шашин соёл дэлгэрүүлэх талаар ихээхэн үлээг бол өдийг хүртэл одоо хичээж гүйцэтгэж ингэж ирсэн. 1961 оноос эхлээд энтэгтэй хамтран одоо сургуулийг байгуулах мөн одоо өөрсдийн төвд тийм одоо нам хоргууд болоод энгийн одоо оюутан сурагчид эдгээрийг бүгдийн одоо сурах 40 цагийн одоо мэдлэг боловсрол шашны мэдлэг боловсролын цаашин сурах ийм үлэг бол хичээж ирсэн. Миний одоо санаж агаар 1983-84 оны орчин баха. Энэ бол Монголын одоо бас хүмүүс дахин иргэн сэргсэн одоо сэр бариа гандан энэ гурван одоо том сургуульд суралцах мөн дарамтлаад байгаа одоо цанчрын ном суралцдаг энд очиж суралцах ийм байдал бий болсон. Тэгэхээр өнөөдрийн одоо хандаг эдийн хамлам дэргүүтэй чойжам дэргүүтэй нам мөнгөнд самбуу дамжав гэх зэрэг энэ одоогийн одоо бурхны шний энэ хамба гол хөргүүцэж байгаа эдгээр хүмүүс бол очиж суралцсан юм аа. Эдгээр хүмүүс бол очиж одоо өөрсдийн одоо урд байсан шашин соёлынхаа юмыг дэлгэрүүлэхийн зэрэгцээ урдын одоо уламжлалыг сэргээсэн ингээд бидний хуучин номын харилцааг цаашаа сэргэж явсан. Авдаг. Гэвч 15 секунд тутамд анхаарал сарниж дараагийн мэдээлэл рүү шилждэг. Ийм хурдтай үйл явцтай мэдээлэл үр дүнтэй бүтээлчээр байршуулах аргачлалыг мэдэх үү? Монгол хүний сэтгэл зүйн онцлог тохирсон үр дүнтэй мэдээлэл харилцааны ухааныг бид заана. Арику институт Монголын анхны communication сургууль. Хүний нөөцийн менежер нь ажилчдад өөрсдийн мэдээллийг зөв ойлгох, энэ чадварыг чиглүүлэн сургах шаардлагатай болдог. Харин яг энэ төрлийн сургалтыг хаанаас авч болох вэ? Альва байгууллагын амжилтын нэгэн гол үндэс нь дотоод мэдээлэлээ зөв шуурхай солилцох арга хэрэгсэл бөгөөд бусдад хэрхэн зөв өөрийгөө ойлгуулахад байдаг. Андах ухааны үүсэл үг хэллэгийн онцлог ажлын ачаал гэх зэргээс болж эмчнэр биднийг ташаа ойлгох хандлага нийтэд байдаг. Үйлчлүүлэгчтэйгээ харьцаж байр байдлыг тодорхойлохгүйгээр эмч ажиллаа эхлэх боломжгүй болохоор энэ байдал удаан үргэлжлээсэй гэж хүсэхгүй байна. Бусдад үйлчлэх нь мэдээлэл харилцааны болон мэдээлэл солилцох чадвартай холбоотой. Хэрхэн энэ чадвараа хөгжүүлэхийг Арику институт хэлж өгнө. Сургалтыг Бэм гараг бүр өөрийнхөө байранд явуулж байна. Бидэнтэй холбогдох утас 88117885 88117416.
За ингээд бол миний одоо ирсэн зорилго бол урд одоо бий болж исэн Монгол төвдийн энэ сайхан шашин соёлын харилцааг бол маань цаашаа гүн гүнзгий болохыг бол гол нь одоо зорж байгаа юм аа. За төвдөд хамгийн анхны одоо гарсан хэд бол самья хийдэг жин хийдэм. Энэ самья хийдийг бол анхлан үүссэн. За энэний дараагаар бол мөн одоо тодорхой хэмжээнд бас шашин болж хамт оройцсон юм цаг үе байдаг. Ингээд бол анчин байс одоо Бадан самбаагийн одоо хийсэн дагуу мөн дэсрэн дэзэн бол мөн дахин одоо бурхан шнийг хийдэлэр үлсэн юм одоо байдаг. Тэр бурхан маань отхон тэнгэр ууланд байсан гэсэн түүхээд ихтэй. Одоо бид нар ерөнхийдөө одоо найчин шойжин бол одоо хаанаас гаралтай вэ? Энэ одоо Банда хор гэж бидний төвдөлгээр галилаад бичсэн энэ тэ бол одоо адил нэрний одоо бас шинжилгээ хийх хэрэгтэй болсон юм аа. Тэгэхээр энэ бол Монгол энэ орноос бол залж исэн гэсэн ийм түүх ном байгаа учраас Монголд бол байх одоо газар орон юм байна гэж ингэж үзсэн. Тэгээд энэ бичлэг давуу ингээд үзээд ингэдэг зэрэг бол Монголын бол залуу хүмүүсээс асуухад залуу сүүлийн үеийн одоо түүх ном дотор бол тодорхой юм бол байхгүй байсан. Харин хуучин одоо төв дэлээр бичигдсэн ийм Монголын одоо түүх номыг одоо мэдэх хүмүүс, энийг ойлгох хүмүүсээс бид асуусан. За энэ бол Гандан хийдийн одоо настай лам одоо таалуулсан Сэретэр гэж хүн байсан юм аа. Тэр Сэретэр гоо бол гэж мэдэж байсан. Тэгээд мөн одоо нацаг дөрж байгаа багш Девас самбуу, мөн Хүндэ самбуугийн багш тэр үгүй ийм настай улсууд бол одоо хэлж яасан. Монголын одоо энэ Банда хор гэж хэлж байгаа чинь Бадар хундагыг бол ерөнхийдөө алиулаа бичгээд ийм маягтай болж байна. Тэгэхээр энэ Бадар хундаг гэдэг бол Монголын одоо Завхан аймаг гэж би. Завхан аймагт бол Отгон тэнгэр гэж бол би. Отгон тэнгэр уулын одоо үрд бол Бадар хундаг нуур гэж байгаа юм аа. Энэ бол одоо монголчуудын дээр юусан Очир байны орон гэж дахиж ütдэг ийм газар юм. Тэгэхээр эндээс энэ бол байж болох юм аа гэж ингэж одоо бид нар хайгаад тэгээ энэ газарт бол бид нар бол очсон юм аа. Энэ бол 2007 оны үед юм. Тэгэхээр тэр сахиусвал одоо Отгон тэнгэр ууланда байнг байх уу эсвэл тэр сахиусыг эсвэл өөр газар одоо бас буулгаж суулгад юм болов. Одоо сахиус маань өөрөө тэр уулнаас гаралтай гэдэг нь шүү дээ, тий. Тэгэхээр одоо ч гэсэн тэр Отгон тэнгэр ууланда байгаа юу эсвэл өөр газар байгаа юу? Тэр бол ер нь бол одоо бурхтын энэ одоо сахиус эдгээр бүхэн бол ер нь бол бэлгийн арилжтай байдаг. Бэлгүүний одоо мөн чанартай байна гэдэг маань бол өөрийн одоо тусгаасан бидний нүдэнд харагддаг ийм одоо биеэр бол хаяа үзэгдэх энэ хувилгаан биеэр харагдахаас биш. Ерөнхийн одоо оршдог өөрийн мөн чанар бол бэлгийн диши гэх буюу одоо бэлгүүний арилжтай. Одоо дүрсэд хувьж харагдахаас өөрийн одоо дүрс байнгын одоо дүрсийн биетэй байдаг ийм учиртай юм аа. Тийм учраас анх одоо хамгийн анх төвдөд одоо найчин жишээ залрахаас өмнө бол тэр өөрийнх нь одоо нийтийн эглийн нүдэнд одоо оршиж байгаа орн бол хаа байсан бэ гэхдээ зэрэг Монголын одоо Отгон тэнгэр ууланд оршиж байсан гэдэг энэ утгаагаа одоо уламжлал болж байгаа юм аа. Нөгөө тал дээр бол далаа багш маань бол одоо цаг хугацаа сайхан болоо Монгол төвдийн одоо энэ өртний уламжлал энэ зүйлсээ бол иргэн санах энэ одоо түүхийг бас бид нэр ойлгуулахын тухайд анх одоо гарсан үүссэн энэ нутагт нь бол шүтэн нэг бол босгон зүйтэй юм аа гэсэн ийм зарилгын дагуу ажил бол явагдаж байгаа ийм зүйл юм аа. За ингээд энэ жил тухайлан ирсний гол зорилго бол бид урд бол бурхныхан найчин жожин оршиж байсан энэ газартаа бол тахилгын одоо суур энтрийг бол тавьсан газар лус юм залсан байсан. За энэ жил бол бид үнэхээр одоо бурхнаа бодиттой өөрийнх нь одоо дүрээр нь бүтээх ийм ажлыг бол итгэвсэн. Ингээд 7 сарын үед бол бид нэр очиод газараа сан сайхан тодорхой болгоод ингээд бурхтуудаа бүтээх ажил эхэлсэн байгаа. Тэнд бол томоохон дүртэй одоо ийм бурхан бүтээгж байгаа. 9 сард бол бурхтууд үүс дуусах юм. Тэгэхээр энэ бол бид бол шашин талаасаа мөн нөгөө талаараа бол түүхийн талаасаа эндээс өсөлтөй гаралтай гэдэг ойлгохын тухайд дүрсийн одоо байдлаар хүмүүсийн сэтгэл хүргэж ингэж л одоо бүтээж байгаа ийм зүйл юм. Хүн өдөрт 2000 мэдээллийг авдаг. Гэвч 15 секунд тутамд анхаарал сарниж дараагийн мэдээлэл рүү шилждэг. Ийм хурдтай үйл явцтай мэдээлэл үр дүнтэй бүтээлчээр байршуулга гаргачлыг мэдэх үү? Монгол хүний сэтгэл зүйн онцлог тохирсон үр дүнтэй мэдээлэл харилцааны ухааныг бид заана. Арику институт, Монголын анхны communication сургууль. Би худалдааны компани маркетингийн менежер. Бүтээгдэхүүнүүдээс сурчлахын тулд олон төрлийн рекламуудыг хийж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэцдэг. Гэвч энэ нэг хүнтэй байдаг. Реклам засагдж байх тухайн үедээ борлуулалт нь өсөж дараа нь буурах нь бий. Зөвхөн сурталчилгаа байршуулснаар борлуулалтыг нэмэх боловч тасралтгүй өсгөх зөв гарц мөн үү? Энэ талаар манай сургуульд ярилцах болно. Багш
Багш нар бид нар хичээлээ урьдчил системтэйгээр бэлдээд тааш зөв арга барилаар хүмүүс төргөн мэдлэг олж очдог. Энэ зарчмаар би ажиллахыг хичээдэгч намайг хичээлээ заагаад тусны дараа тэдний тавьж байгаа асуултуудаас миний заасныг ойлгоогүй байна гэдгийг би шууд мэдэрдэг. Өгөх ёстой мэдээлэл хангалттай өгч чадахгүй байгаадаа миний санаа зовдог. Аливаа мэдлэгийг зааж сургах эхний алхам нь тэр мэдлэгийн мэдээллийг хамгийн ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр суулгахад байдаг. Энэ талаар бид Аригу институтэд илүү задлан ярилцсан. Сургалтыг Бэм гараг бүр өөрийнхөө байранд явуулж байна. Бидэнтэй холбогдох утас 8811 78 8811 74 16. Та тэгээ одоо яг энэ шүтэнүүдээ бүгдийг авч явах уу? Энэ яг ямар? За эдгээр хотууд нь бол одоо намайг урьдчилсан миний шавнарын хүмүүс бол одоо ажил чандлуу шингээе. Бас одоо 18 төр гэж өгөөч гэж ингэж ассан хотууд юм аа. За энэ урдуур байгаа энэ номын хүрдээгээд бусад одоо бурхтууд эдгээр хүн бас л одоо ажил чандлууг одоо шингээх 18 оршоолоо тогтоох ийм зорилготой залсан хотууд юм аа. Тэр сая бол Отгон тэнгэр орчод ирсэн үү? 7 сарын 24-ний өдөр би Отгон тэнгэрт очсон. Тэгээ энд бол Пэрнлээ жалбуу болоод мөн одоо чанаад ирж очроо бурхны ийм хоёр дүрийг бол заалж ирсэн баа. Тэрийг одоо бол суурийг одоо хийж байгаа. Ингээд энэ бурхтуудаа бол 9 сард дуусгана. Эдгээр бол одоо Монгол хэлээр таа хүмүүс Бадар хондог нуур гэж ингэж хэлж байна. А бидний төвдийн одоо ном дотор бол яг Бандаа хоор гэж ингэж хэлж байгаа бол энэ хоёрын одоо үгийг одоо бас нэрийн хувьд бол одоо төстэй зүйл том байна. Дээр нь бол мөн найчин чөжингийн найчин бурхны одоо залах үед уншдаг чого ном дотор бол мөн одоо тэр одоо очир байна. Тэгээд одоо ловон бодомжуна гэсэн ийм одоо шат одоо дараачлан гарч байгаа. За яг энэ дээр бол яг бол одоо очир таарч байгаа. Ягаад гэвэл зэрэг тэр очир байна бурхны одоо орноос тэгээд ловон бодомжуна бурхны одоо ловомжныг айлцсны дагуу ингээд одоо тийм газар оронд ийм байдалтай оршиж явах сахиусыг бол зааж яах гэсэн ийм байдалтай. Тэгэхээр бол монголчууд бол энэ очир байны одоо орон юм аа гэж хэлдэг. Ингээдийн зэрэг бол номтой таарч байна. Мөн одоо ловон бодомжуна одоо айлцсан дагуу ингээд оршиж байх юм гэсэн ийм одоо номынхон одоо шаттай бол тааруулж үзэхээр бол таарч байна. Таныг Отгон тэнгэр ууланд ахад ямар нэгэн өөр зүйл мэдэгдсэн үү? Ямар нэгэн ерөөсөн онцгой. Тэгэхээр анх нэг одоо Отгон тэнгэрт очиход бол үнэхээр одоо хамгийн анх Отгон тэнгэрт очиод ингээд ахлагыг үлдэхэд бол их сонирхолтой, сонин гайхамшигтай юм шинж болсон юм аа. Хамгийн анх бид нар дээшээгээ одоо уулуур авирахаас өмнө уулын одоо бид ахлаг үлдсэн. За энэ үед бол яг бидний одоо уулж байгаа тахилга хийж байгаа газар жижигхэн ийм одоо үйл гараад үүлнээсээ маш ийм гоё зөөлхөн юм бороо бол одоо бидэн дээр орсон. Тэр үед олон хүн бидэнтэй хамт байсан. Үнэхээр одоо хүмүүс бол гайхамшигтай сонин байгааг бол үнээр өмсөж гайхацгааж байсан юм аа. За дараагаар нь бид нар тахилга хийсний дараа бол тахилгын одоо за элдв одоо нандин зүйлсийг бол дээшээ нууранд өргөхөөр явсан. Ингээд нууранд тэгэхээр одоо сайхан солон татсан. За тэр үед надад бол би өөрөө найчин чойчин одоо миний биед оршоод ингэж яагаад адилхан ийм одоо маш сайхан сонин одоо мэдрэмж. Үнэхээр одоо тийм гэж одоо хэлэхэд одоо хэцүү ийм их сонин одоо мэдрэмж бол төрсөө. Одоо бид өөрөө оршиж байгаатай адилхан ийм одоо мэдрэмж төрсөн юм аа. За ингээд нууран дээрээс бид нар доошоо буугаа явж явах үед бол замд бол маш сайхан одоо цэцэг байсан. За тэр үед бол монголчууд тэрийг бол ван сэмбэр цэцэг гэж ингэж хэлсэн. Тэр бол тийм одоо илбэг байдаггүй харагддаггүй ийм их маш гоё ийм цэцэг одоо байж исэн. Тэгээд хүмүүс бол би тэр надтай хамт явсан одоо лам хүмүүс одоо тэнд явсан сүтэн хүмүүс бол цэцгэнд бол мөргөө залбираад одоо ингэж хэлсэн. Би өөрөө цэцгэнд бол гар хүрээ гэтэл монголчууд бидний заншлаар бол цэцгэнд бол гар хүрдэг юм аа. Тэгэхээр та өөрөө бол одоо өөрөө мэдэх хэрэгээ гэж ингэж хэлсэн. Тэгээд би тэр цэцгэнд ингээд 10 гараа бол хүргэсэн. Тэгэхээр бол маш одоо гоё зөөлхөн цэцэг одоо байгаа юм уу? Энэ гэрлэр үтсэн одоо зөвл хүрж байгаа юм ийм их гоё ийм одоо цэцэг байсан. Захиус зөвхөн чойжин буух үе тантай ярих уу? Эсвэл бусад үе тантай ингээд яриад хамт байж ах уу? Чойжин бол яаж одоо миний бид орших вэ гэхээр хамгийн эхлээд бол чойжин одоо хувцас хэрэгэл бүгдийг бол одоо ёсчлон бол өмсөөд тэгээд одоо өөрийнх нь уншлага урилга заллага номыг бол ёсчлон уншаад ингээд одоо залхтайгаа зэрэг бол миний бид орж ирдэг юм аа. Тэгэхээр та нэг удаа хэлсэн байсан дээ. Би сахиусыг зүудэндээ харсан гэж. Миний нүртээ давхурдан харагдаг гэж.
номонд бичсэн байсан л да. Тэгэхээр түүний төрх одоо хэр харагдах вэ? Тэ ямар шүүдэвэр төрх харагдах вэ? Таавал хэллээ шүү дээ. Энэ бол бэлгийн ийм одоо байдлаар харагддаг байдаг оршдгоо гэж тэ. Гэхдээ таавал түнд очирдаг сахиустай хэл залгадаг хүн шүү дээ. Тэгэхээр танд ямар харагдах вэ? Эсвэл тантай төстэй харагдах уу? Тэгэхээр бол наачин бурхны одоо уншлага ном эдгээрийг бүгдийг уншаад ингээд үеих үед одоо миний биед оршдог юм аа. Наачин бурхан бол өөрөө одоо улаан лагшинтай, гурван нүдтэй одоо соёо гаргасан ийм догшин төртэйгээр оршдог. Эдийг ийм байдлаар бол нийтдээ байдаг гэж ингээд зургийн хөрөнгө бодог боловч дотоод сэтгэл нь бол өөрөө бусдыг бол номготох хүмүүсийн одоо уур нисвансыг одоо номготохын тухайтад догшин одоо дүрийг үзүүлж ийм байдалтайгаар харагдаж байгаа ийм зүйл юм аа. Тэрнээс биш үнэн хэрэгтэй бол наачин бурхны бол дотоод таалал бол амьтан бүгдийг өрөвдөн хайрлсан гүнзгий одоо энэр нэг үүсэн сэтгэлийн одоо мөн чанартай ийм бурхан юм. Эдгээр игүүлсэнгөө чанар бусдад одоо хандхад бол цаад номготох шав нарын одоо нөхцөл байдал бол догшин нас айж ийм байдалд биширж амгатгах нөхцөл байдалтай байдаг учраас догшин дүрийг үзүүлж оршдог ийм зүйл юм аа. Хүн өдөрт 2000 мэдээллийг авдаг. Гэвч 15 секунд тутамд анхаарал сарниж дараагийн мэдээлэл рүү шилждэг. Ийм хурдтай үйл явцтай мэдээлэл үр дүнтэй бүтээлчээр байршуулах аргачлалыг мэдэх үү? Монгол хүний сэтгэл зүйн онцлог тохирсон үр дүнтэй мэдээлэл харилцааны ухааныг бид заана. Арику институт, Монголын анхны коммуникашн сургууль. Тэгэхээр энэ бол одоо Батхамдингэр уулын одоо үүртэй гамаа. Энэ бол одоо очирвэний орон гэж хэлдэг. Монголчууд бол энэ Батхамдингэртэй ялангуяа зохион бол маш их зүжигтэй байдаг. Тэгэхээр энэ бол ч үүрт одоо Бадар хондог гэж хэлж байгаа. Төрөний бэлдэр дээр тий одоо банда хороо гэдээсэн тэр дэшин одоо энэ одоо байлгийн хавд нийцсэн энэ уурчин ч байж байгаа. Арабатаны асууж байгаа тэр ном дээр уншсан одоо Жожингийн одоо нэг уур миний нүур хоёр хамтран харж ирсэн гэдэг нэг би одоо ярьж өгье. Тэгэхээр ер нь бол анх одоо надад найчин бухан одоо миний биед оршсон нь бол 1987 оны 3 сарын 31-ний өдөр юм аа. Тэрнээс өмнө бол би найчингийн одоо лагшин найчин бухан миний биед оршдог биш байсан юм аа. Тэр үед би зүгээр найчин дацангийн одоо лам байсан. Дахил байлингийн бэлддэг, уншлага урилгын одоо бүтээдэг ийм лам байсан. Ингээд энэ бол тэр миний одоо номон дээр бичигдсэн тэр зүйл бол 1985 оны одоо болсон явдал юм. 1985 оны үед Бакуларын бүжи намайг Ладакт байдаг, тэгээ Санскарт байдаг өөрийнхөө хийдэд бол урьсан. Тэр үед Бакуларын бүжи бол ван андэр альдж ирсэн. Одоо энэ ван альдж альдах гээд энэ үед бол одоо дахил байлан бэлдээд найчингийн одоо лам нарыг залсан, дацангийн лам нарыг залсан байх үед бол би одоо тэр үед бол мөн одоо ламын одоо ван номд бол туслаад ингээд байж исэн юм аа. Тэгээд дараагаар нь тэр үед ван айлтхын өмнөхөн бол хийдийн дээр байдаг одоо сэмчинд бол би одоо унтсан. Энэ үед бол тэр сэмчингийн одоо сэмчингийн дээр бол Пэрэнлэж албаа гэдэг ийм бурхныг бол 13 дахь далаалам Бакуларын бүжиг багшд өгсөн одоо хийдэд өгсөн ийм бурхан байсан. Пэрэнлэж албаа бурхан бол байсан. За тэгээд тэр бурхан байсан өрөөнд би унтсан байлаа. Тэгээд тэр үед бол миний зүудэнд яаж орсон гэхээр одоо шилэнд би зүудэндээ шилэнд бол эхлээд одоо миний нүүр дараагаар нь бол найчин бурханы тэр өмсгөлийн одоо малгайг өмссөн би миний нүүр харагдаад дараа нь бол одоо найчин бурхан бол тэр шилэнд харагдсан ийм зүйлийг үзүүлсэн. Тэгээ энийг бол маргааш нэг Бакуларын бүжид айлтгсан юм. Тэгэхээр Бакуларын бүжиг бол одоо над чинь нэг учиртай байна. Яагаад гэвэл одоо таны нойрсон тэнд бол Пэрэнлэж албаа бурхан байсан. Энэ бол 13 дахь лам өгсөн ийм бурхан юм. Тэгээд найчин хийдийн одоо лам орилох үед бол тэр Пэрэнлэж албаа бурхан бол баясаад ингээд танд бол ийм шинж тэмдгийг үзүүлж байгаа биз дээ гэж ингэж хэлж байсан зүйл юм аа. Тэгэхээр та бол сонгогдсон хүн байх нь уу? Эсвэл таныг сахиул сонгосон уу? Эсвэл одоо Бакуларын бүжиг тэрийг олж мэдв үү? Тэр яг хөө ер нь бол одоо Чойжин одоо Луна гэдэг бол манай төвдийн одоо номер бол Шансиг ба гэж. Шансиг гэдэг маань яг Шансиг Чумба гэдэг маань бол нэгсэн дон тэр бурхан өөрөө тэр хүний одоо таныг сонгоно.
гэсэн ийм зүйл юм аа. Тэгэхээр ер нь бол чойжин тэр хүний биед оршоод ингээд бол 3 янзын зүйл байдаг гэж. Нэг талаасаа бол бурхан өөрөө бол тэр хүнээ сонгодог нэг ёс байна гэж. Тэр хүнээ одоо сонгодог юм гэдэг. Энэ бол тэр хүндээ өөрөө орших хүндээ өөрөө олчж оршдог. Тэрийг бол одоо эрдэм мэддэг лам нар бол шинж тэмдгийг хараад бас одоо нарийчилж үзээд одоо баттай болгодог ийм нэг ёс байна. Нөгөө тал дээрээ бол бас үе дамжаад оршдог нэг ийм зүйл байна. Хэрвээ одоо аавд нь дээр бурхан одоо сахиус оршдог байсан бол хүүдэн дамжаад орших талаараа ингэж оршдог нэг зүйл байна. Бас нэгэн тал нь бол яг үхээр тэр заагүй жагна гэж одоо тэр суралцах нэгэн чойжингийн одоо өөр дамаж үнэ дэргүүтэй өөр одоо савдаг шавдаг энэ янз бүрийн одоо зүйлсийг оршуулах ийм байдлыг бол тэр одоо судас хий энтерийн одоо хичээлээд нэгсэн донгод суралцаад ингэж одоо нарийн суралцаад бас оршуулдаг юм байна. Ингээд одоо надад чойжин орших болсон зүйл бол эндээс эхэлтэй ингээд дараагаар бол одоо шинж тэмдэг олон гарсан. Энэ шинж тэмдгүүдийг бол одоо эрдэнэтэй мэдээ нам нар бол нарийн судалсан. За дээр нь бол төвдийн засгийн газар талаа багшийн одоо шүн энэ бүхэн бол өөрсдөө бол манай одоо шашин номын сагчаа сахиус бол үнэхээр энэ найзын чойжингийн энэ татцангийн энэ ламд бол оршиж байна. Энэ бол жинхэнэ ном ёс дагуугаа бол бурхан өөрөө сонгосон хүн юм байна гэдгийг баталгааж болсон ийм үйл болсон юм аа. Тэгэхээр ер нь бол найчин чойжин бол яг үгээр бариавингийн одоо сахиус гэж ингэж хэлдэг. Төвдийн одоо 3 дом хийдийн бариавин хийд. Тэгэхээр бол энэ бол гиндүү 2 дугаар талаа ламын үед бол бариавин одоо бариавин лам уу гэж хэлдэг. Ийм одоо сахиус хэлдэг. Мөн бариавин одоо найчин чойжин гэж ингэж хэлдэг байсан. Тэгэхээр энэ үед бол 5 дугаар ламын үед мөн одоо найчин чойжин бол бариавингийн одоо сахиус юм аа. Бариавинд одоо голлон орш энд одоо оршиж байдаг ийм сахиус юм гэж ийм одоо ёс зүйл гарч ирсэн юм аа гэж. За тэгэхээр бол миний тэр одоо шинж тэмдэг гардаг үед бол бас их цаг хугацааны хувьд бол их сонирхолтой юм аа. 1984 онд бол урдлын одоо чойжин болдог юм бол таалд орсон байсан. Ингээ 1900 тэр бол 85 оны үе юм. За тэгээд өдрийн одоо хувьд бас бодоод үзэхэд бол энэ бол бас яг тэр үед бол бариавинд бол дэвүүн лазэ гэж бариавингийн одоо лазэ гэх буюу одоо найчин чойжин дэргүүтэй бурхтууд одоо сахиуснуудаа бол өргөдөг уул одоо сан тавьдаг нам нар бол одоо тодорхойлон бүр одоо сахиусуудаа дахиж мөрөгдөг ийм ёсол байдаг. За хэдийгээр тэр үед бол урдлын найчин чойжин таалд орсон. Дараагийн одоо найчин энэ одоо орших хүм бол би болоогүй ийм байлаач гэсэн лам нар бол тэр үед бол одоо 30 ном ёсороо бол одоо ургатынхан өмнө дахид болонгоор гэж ингэж хэлсэн ийм одоо үстэй бол таарсан байдаг юм аа. Тэгэхээр дарамсалаад тэгэхээр энэ үед бол тэр цаг хугацааны үед бол дарамслаад юу болж байсан гэхээр далаа багш мөн тэр үед бол их бодмирын зэргийн одоо ном айлдж ирсэн. Бодмирын зэргийн одоо тайлбарыг айлдж явах үед бол мөн одоо далаа багш ном айлдах үед бол урдлын одоо бариавин сэра гандан дэргүүтийн энэ 3 том хийдийн нам нар олон одоо нам нар бол хийж ном зуудаг. За ингээд энэ ном зууж явах үедээ бол бас одоо энэ бол бариавинд одоо болдог энэ лазэтэй бол цаг хугацаа давтаж байгаа учраас одоо бид сахиус уг нь бол хуучин ёсороо бол сахиусаа буулгадаг юм байна олон нам нар. Тэгэхэд бол тэр буух одоо сахиус оршдог нам нь одоо тодорхой байсан учраас бурхныхаа өөрийнхөө одоо үсэг хүндээ залаад ингээ үүндээ бол мөргөл энэ төр үсэж явах үстэй бол гинтхэн одоо тэр лазак сансгад болсон явдал бол нэг цаг хугацаанд хамтарч одоо бий болсон байд. Ийм нэг шинж тэмдэг бас тэр баталгаа болж явдаг ийм зүйл юм аа. Хүн өдөрт 2000 мэдээллийг авдаг. Гэвч 15 секунд тутамд анхаарал сарниж дараагийн мэдээлэл рүү шилждэг. Ийм хурдтай үйл явцтай мэдээлэл үр дүнтэй бүтээлчээр байршуулах аргачлалыг мэдэх үү? Монгол хүний сэтгэл зүйн онцлог тохирсон үр дүнтэй мэдээлэл харилцааны ухааныг бид заана. Арику институт, Монголын анхны communication сургууль. Би менежер хүн. Бидэнд багаараа хийх ажил маш их байдаг. Гэвч би энэ ажилд ороод удааг байгаа болохоор өөрийгөө тэр болгон хүмүүст сайн ойлгуулж чадахгүй байх шиг байна. Тиймээс би өөрийн чадвараа нэн тэргуунд хөгжүүлэх хэрэгтэй байна. Хамгийн гол төлхөөр нь мэдээллийг хэрхэн удирдах вэ гэдэгт байдаг. Энэ тухай та манай сургуультаас олж болно. Би байгууллагын хэвлэлийн ажилтан. Хэвлэл мэдээлэлний бидэнд хандаж байгаа болон харилцаж байгаа байдал бид байгууллагын эрх ашигын үүднээс хэрхэн хандаж тэднийг яаж зааж ажиллах вэ? Хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцах вэ? Тухайн байгууллагыг хэвлэл мэдээлэлд таатай орчинд байлгах тухай манай сургуулийн дээр ярилцах болно. Сургууль
амжилтыг бэм гариг бүр өөрийнхөө байранд явуулж байна. Бидэнтэй холбогдох утас 8811 78 7811 74 16. Анх удаа 1544 онд чойжин буусан гэсэн юм түүх бичсэн байсан л да. Тэгэхээр ер нь бол бүх энэ одоо начин чойжингууд бүгд адилхан гэж төгсөж тий одоо нүүр царайны хувирал хийж адилхан байдгүй. Эсвэл та одоо энэ бусад урд дахь дөрүүдээс өөр онцлог зүйл танд байдгүй. Ер нь ямар ялгаа байдаг вэ? Тэгэхээр бол урдлын одоо дөрүүд яаж бууж ирсэн бэ, яасан бэ гэдгийг бол би өөрийн одоо чойжин оршдог хүний хувь хүний төгөөсөө бол үзэж харсан биш дээ. Нэг бол мэддэхгүй юм аа. Тэгтээ хуучин одоо барайганд сууж исэн хуучин настай ламнар урдлын одоо чойжингууд бууж исэн одоо хуучин гэргэн улсуудын яриа энэ үгдээ сонсоход бол яг одоо урдлын чойжингуудын бууж байсантай яг адилхан байна. Тэдгэрийн одоо гаргаж байсан одоо авир одоо бүжиг байх уу тийм ээ. Эдгээр зүйлс энэ нь бол одоо яг одоо урд чойжин байна гэж ингэж хэлдэг юм аа. Миний өмсөж байгаа хувцсчлээ гэсэн урдлын одоо дүрийн шоожин гэдэг өмсөж байсан хувцс юм аа. Тэрнээс шинээр одоо хороо шинэ одоо янз бүрийн зүйл зохиож байгаа юм зүйл биш. Тэгэхээр чог чаглалын уншлаг номын хувьд жижиглэх юм одоо энэ оршиж байгаа чойжин маань өөрөө жижиглэх юм. Энэ бүгд бол одоо өөр тусгаалan одоо зүйл байхгүй. Тэгэхээр ялгаатай зүйл нь юу гэх юм бол оршиж байгаа хүний хувьд би өөр одоо хүн тэр бурхан маань бол өөрөө нэг л бурхан маань хүн дамж оршиж байгаа. Ийм л зүйл юм. Тэгэхээр тэр үе та өөрөө яг болж байгаа үйлдэлийг өөрөө хянж мэдэх үү? Эсвэл огт юу ч мэдэхгүй тэр үйлдэлийг л өөрөө цаанаасаа ингэ хийгээд авах уу? Тэр энэ бол одоо санийма ер нь бол чойжин бид орших үедээ бол тодорхой хугацаа байхгүй. Ямар ч үед одоо 10-аас 15 минут болон 15-аас 20 минут бол цаг болно. Миний өөрт бол ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр энэ үед бол одоо нэг 5 минут дуг хийгээд ингээд унтаад сэрсэн юм шиг тийм болт. Өөрөө бол энэ тань байхгүй гэсэн үг байна да. 5 минут унтсан юм шиг. Бид одоо ямар нэгэн ажилтай жоохон ядруу байж явах үед нэг жаахан гуцанд ч юм уу дуг хийгээд сэрдэг. Түүнтэй адилхан тийм мэдрэмж үлдэрдэг. Зарим үед бол бас зүйлсэн юм шиг болдог тал байна. Өчигдөр орой одоо би нэг юмрхүүл зүйл зүйлсэн. Тэгтээ одоо жоохон юу зүйллээ яг бас нэг тийм чинь зөвлөлтөөгөө тодорхой тэрийг нарийн санахгүй мөртлөн зөвлөлгөн ч зөвлөжээ гэсэн нэг ийм мэдрэмж л одоо төрдөг. Бас би өөрөө бол тэр бүх үйл явцыг бол одоо ийм болж байгаа хянахгүй гэж байна. Та бол сахиусаас бол асуулт асууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр асуултыг асууж ярьж байгаа тэр явж байгаа одоо үйл явдал бол танаас хамаарахгүйгээр танаар дамжаад тэр яригж ийн гэсэн үг үү? Тэгэхээр энэ дээр бол одоо хоёр янз байна гэж. Жишээлх юм бол далай багш одоо альтгаад ингээд далай багш начин чойжин болгож явах гэсэн бол багш өөрөө асуултаа бол шууд одоо начин чойжин оршицсан үед альтгана. Тэр үед мөн хариултаа бол чойжин өөрөө бол далай багш өөрөө хэлжнэ. Ийм байдлаар бол явагдана. Бас хийд оронд бол олон дам хуургаар асуудал асуулах юм бол тэнд бол одоо нэг бичээч хүн байна. Тэр хүн бол асуудлуудыг бол тодорхойгоор 1 2 3 доор гэдэг ингээд зэрэглээд цаасан дээр бичээд тэгээд одоо сагуус оршсон үед бол сагуусны өмнө одоо айлтгал маягаар уншнаа. Монголд сүүлийн жилүүдэд бол бөөгийн шашин бол нэлээд дэлгэрж байгаа. Миний ойлгож байгаагаар бөө бол бас онгод сүнсийг оруулдаг гэж хүмүүс ярьдаг тийм. Тэгэхээр тийм зүйл юу н байдаг юм уу? Та бол одоо бас сүнстэй онгодтой уулздаг тэр нэг өөрөөр дамжуулдаг хүний хувьд бөөгийн шашны хувьд та ямар бодолтой байна? Ер нь бол одоо бас л одоо тэд өөрсдөө одоо он гэж хэлж байгаа. Түүний ном дотор, түүний чог ном дотор бол бас одоо тодорхой зарим зүйлүүд байна. Тэр дэвхэр өөрсдийн одоо өвд эцсийн сүнс мөн одоо газар улсын энэ төрлийн эзлэр дээр бол оршдог гэсэн ийм одоо энийг бол залаад оршуулад ингээд бол хүн тусдаа зүйлийг хийн гэсэн ийм зүйлүүд байна гэж. Тэгэхээр дээрхэн үед бол төвдөж гэсэн бол энэ бон гэж нэрээр бол одоо энэ бөө бол одоо байсан юм аа. Тэгэхээр энэ үед бол овон одоо бодомжууны үед бол бас зэгцтэй болгож өгсөн. Тэгэхээр бонгор, бон наг гэж хар талын бөө, цагаан талын бөө гэж ингэж гаргаад тэр цагаан талын бөө бол дандаа одоо хүнтэй тустай сайн зүйл хийдэг, хүнд бас тусалдаг ийм зүйлийг ярьдаг. За нөгөө тал дээр нь хараал хятад хийдэг ч юм уу. Бас одоо амтны аймыг таслах, амтныг одоо дахиж тэнгэрэл ус одоо цус
ах өргөл одоо баярлж байгаа гэдэг ийм зүйлийг гаргадаг ч одоо зүйл байсан. Тэгэхээр энэ хар талын бөөнүүдийг бол ерөнхийдөө зөв байхгүй болгосон. За тэгээ цагаан талын бөөнүүдийг бол Бурхны шашны номд оруулаад Бурхны шашны номд дагуу ёслол үүдийг хийдэг болсон ийм зүйлийг бол үлдээсэн. Энэ ч гэсэн дамжаад одоо бол энтгэд байгаа төвдүүдийн дотор байгаа. Эдгээр бол нэрний хувьд л одоо бон гэж нэрлээд байгаа болохоос ерөнхийдөө одоо Цанжорын номч үзэж байна. Бурхан шашны ёс заншлын номыг үзэж байна. Шогч айлыг хийж байна. Амрын одоо лежендэрүүд ном суралцж байгаа нь ижлэх юм. Өдөрт 2000 мэдээллийг авдаг. Гэвч 15 секунд тутамд анхаарал сарниж дараагийн мэдээлэл рүү шилждэг. Ийм хурдтай үйл явцтай мэдээлэл үр дүнтэй бүтээлчээр байршуулах аргачлалыг мэдэх үү? Монгол хүний сэтгэл зүйн онцлог тохирсон үр дүнтэй мэдээлэл харилцааны ухааныг бид заана. Айгу институт, Монголын анхны communication сургууль. Тэгэхээр одоо бид нэр манай төвд бол юу гэж ярьдаг вэхээр жижигхэн хүүхд бол майн хэлж өгч хэрэггүй гэж. Яагаад гэвэл майныг бол хүн хэлэлтүүгээр одоо мэдэх ёстой гэж ингэж үздэг. Тэгэхээр майныг бол хүүхдүүдэд хэлж өгөө. Тэр хүүхд өөрөө аяндаа одоо майныг хэлэх ёстой гэж ингэж хэлдэг. Тэгээ аяндаа одоо хүүхд өөрөө босдоо сонсдог ч юм уу ямар ч гэсэн хэлүүлэлтүүгээр бол майны байднаа хэлдэг ийм одоо байдаг. Дээр нь бол манай төвд хүмүүс шараас хийх шүтдэг учраас цагаан хатыг одоо хэрэгэлдэг. Цагаан хатыг өргөдөг ийм одоо байдалтай байдаг. За монголчууд бол очроо нөхөн хөх хөнгөтэй байдаг учраас хөх хатгийг одоо хэрэгэлдэг. Хөх хатыг одоо барьж байгаа. Энэ байдлыг бол хүмүүс харах хэрэгтэй. За магадгүй монгол хүүхдүүд бол Базарвайны хомбуудыг очрооны бурхны зүрхэн тарныг бол хэлж өгөх шаардлагагүй хаа. Тэд нар өөрсдөө Базарвайны хомбуудыг өөрөө хэлэх байх. Гэж ингэж би бодож байна гэж. За дээр нь бол мөн одоо хятад хүмүүс бол манчир ухныг одоо оюун ухааны илтгэдэг, манчир ухныг шүтдэг ийм байдалтай байсан учраас тэдгэрийн өргөж байгаа хатаг нэг шар өнгөтэй байж байгаа жишээтэй ийм байдлаар хүмүүсийн тэр одоо барьж байгаа хатаг янз бүрийн одоо зан үйлээсээ залгамжлаад цаана нь бол одоо бас өөрсдийн голлож шүтдэг урхтаа бас илэрхийлж яадаг ийм зүйл байдгийг л та бүхэн ажиглаарай. За их баярлалаа. За байна. Ус маань Монгол зориулж юм альдж ирсэн тийм байдаг болов. Тэгэхээр бол Монголын одоо нийт ард түмний одоо заяа буюу нийт адхуу нийтдээ одоо бид Монгол орн маань яах вэ гэсэн ийм нийтлэг олныг хамарсан бол одоо чойжин өөрийн залаа чойжинд айлтгаж байсан ийм зүйл байхгүй гэж. За тэгвэл монголчуудын дотроос бол айлтгаж байсан зүйл байгаа юм аа. Жишээлх юм бол ган дэвшлийн хийдийн одоо дэд тамданц тарж нэгэн удаа очоод ингээ бас босодлоо дагаан хийдийн намар очоод ингээд Монгол бол жинхэнэ одоо сургаал номыг одоо суралцах нам хууруудын одоо лаваад амьдрал сайжруулах ийм нэгэн хийдийг бол агалах байгуулах хийдийг байгуулъя. Энэ байгуулах зүг нь одоо ханаасаа байх уу? Байгууллага одоо юуг анхаарах хэрэгтэй? Байна уу гэх зэргийн ийм асуудыг асуусан юм аа. Тэр үед бол ажин жожин бол одоо сайхан шүлгэлсэн тийм одоо хариу хэлсэн. Тэр яг одоо шүлгэлсэн байдлаараа бол энэ одоо яг надад байхгүй. Юудаа ч гэсэн тэн дотор бол одоо Монгол бол бурхан шишин бол зүүн зүгээс дэлгэрнэ гэж хэлсэн. Энэ зүүн Монгол дотроос зүүн юм уу? Монголын дүү үсгээс зүүн тал юм уу? Ийм байдлаараа зүүн талдаа бол одоо ихэмжлэн дүүтэй юм аа. Эндээсээ бол шашин их сайхан дэлгэрнэ. Дээр нь бол одоо сахиас хамаартай хуургын аймаг одоо болон гарах хэрэгтэй. Дээр нь бол Судар тарины ном, тарины ёсны ном одоо сатаа суралцах хэрэгтэй гэсэн ийм зүйлийг альдсан. Хэрвээ Монголын сүсэгтэй олон хүсвэл та монголчуудын заяа буй нийтлэлөө ямар нэгэн төсөлтийг сахиусаас сууж ингэж цоожин бууж болох уу? Нэжүүн чөгийн томоо песаа бороо Монголыг хачаад явсан. Монголын мемали яшаазаа ёроо. Тэргээ яах вэ? Тэр бол үнэхээр одоо болов яах вэ? Үнэхээр Монголын одоо хүмүүсийн хүсэх юм бол одоо цоожин мэдээж тэрийг сайхан хүлээж авнаа. Яагаад гэвэл хамгийн анхны одоо гарал үүсэл өөрийнх нь одоо оршиж байсан газар бол монголчууд. Тийм учраас Монголын ард түмнийг бол тэр цоожин хүндэх ёстой гэж би бодож байна. За ингээд цаг гаргасан маш их баярлалаа. Тэгээд таны Монголд ирсэн явдал бол Монголын төлөө тэр сахиу санаа зовсон байхаа гэж би бас дотроо бодсоолаа. Тэгэхээр бидний хүслийг Монголын ирээдүг, Монголын заяаг бас даатгаж асуугаарай гэж би зүгээр нэг Монгол жирийн иргэний хувьд бас танд хүсье. Тэгээд дахин Монголд ирэхэд бид уулзах тийм ерөөл үлдээгээд ингээд энэ уулзалтыг бий өндөрлөе гэж бодож байна. Таныг бидний цаг гаргасанд маш их баярлалаа.